Сайн байцгаана уу? Та бүхэн өнөөдөр UT58 мультиметрийн ажил зарчмыг тайлбарлая. За мультиметрийн харагдах байдал энд харагдаж байна. За мультиметр унтраах зорилттой тавьч энэ LCD дэлгэц. За энэ хоолд тавьч буюу энэ хоол тавьчаар энэ дээр хэмжилтийн утгыг зогсоох, хэмжилтийн утгыг барих зорилттой хоол тавьж байгаа. За энд үндсэн 4 порт байгаа. За 4 портны энэ COM гэсэн бичигтэй ерөнхий газар дуулгын порт. За энэ хүчтэл омега диодын тэмдэглэгээтэй. За газартай харьцангуй хүчтэл эсэргүүцэл диод шалгах зорилттой порт. За энд миллиампер, микроампер гүйдэл бага хэмжээний гүйдэл хэмжих зорилттой порт. Энд хэмжээний гүйдэл буюу ампер гүйдэл хэмжих зорилттой 4 порт байгаа. За энэ голын бүр дээр бол яг үгээр яг ямар параметр хэмжих вэ гэдгийнхээ хязгаарыг зааж өгөх ёстой. За би хувьсах 220 вольт дээр тохируулсан чинь энэ COM гэдэг дээр хасах шуубай холбоно. За энэ хүчтэл эсэргүүцэлсэн энэ портон дээр нэмэх шуубай холбоно гэсэн тэмдэг гарч ирж байгаа учраас би энэ хоёрын хооронд ингээ холбож өгч болно гэсэн үг. За үндсэн бүтцээ тайлбарлалцсан одоо. За энэ цагаан хавтангийн зураг харагдаж байна. За уг хавтанг bridgeboard буюу туршилтын хавтан гэж нэрлэдэг. Цахилгаан хэлхээг угсрах элементүүдийг байрлуулан холболт их зориулалтаар хэлхээнд ашигладаг байгаа. За уг цагаан хавтангийг дэлгэрүүлэн бүтцийг нь харах юм бол за энэ босоо тавнууд нь нэг зангилаа болдог. За босоо тавнууднууд босоо шугамаараа хоорондоо нэг зангилаа. Цэнхэр өнгөтэй багнанд хасах электродыг холбоно. Улаан өнгөтэй багнанд нэмэх электродыг холбоно. За хавтангийн ерөнхий бүтцийг та бүхэн тайлбарлалаа. Одоо та бүхэнд хавтангийн дотор бүтцийг харуулъя. За 5 багнаар буюу босоо багнууд маань босоо шугам маань нэг багнуулсан. За хэвтээгээрээ 5нууд маань араасаа харахаар мөрөөрөө нэг зангилаа болж байгаа нь та бүхэнд харагдаж байна. Ингээд хавтангийн дотор гадна бүтцтэй танилцлаа. Одоо параметрийг хэмжих аргаа тайлбарлаж өгье. За энд хар шуубай COM дээр COM портонд холбоод за улааныгаа энэ хүчтэл эсэргүүцэл диод гэсэн порт руу улаан шуубай холбож өгөөд за одоо бид яг энэ хоёрын хооронд хүчтэл за эсэргүүцэл хэмжих боломжтой болж байгаа юм. За одоо энэ эсэргүүцлийг би энэ дээр байрлуулчаад за эсэргүүцлийнхаа тавилын хязгаарыг би энэ 2 мегаом дээр тохируулсан. За 2 мегаом дээрээс тохируулаад харахаар энэ эсэргүүцлийн хэмжээ бол за тэг 1009 мегаом буюу за 9 килоом харагдаж байна. За 9 килоом харагдаж байна. За илүү хэмжилтийн утгыг наривчлах юм бол хэдүүлээ хязгаарыг нь жоохон багасгаад 20 килоом дээр байрлуулахаар за хэмжилтийн утга маань 9 бүхэл 193 килоом буюу ойролцоогоор за 10 килоом гээд илүү наривчлсан утгаар бид нар харж болох юм байна. За дараагийн параметр нь энэ конденсатор байна. За уг конденсаторын үзүүлэлтийг нь харах юм бол 2.2 микрофарад гэсэн үзүүлэлттэй конденсаторыг би байрлууллаа. Миллиампер, микроампер гэсэн гүйдлийн тавил дээр тавиад за хүрдээ эргүүлээ солих ёстой. За хүрдээ эргүүлээд би энэ 100 микроампер гэдэг тавил дээр тохируулчлаа. За конденсаторын хэмжээ харуулъя. За энэ маань за 2.2 ойролцоогоор 2 микрофарад гэдэг хэмжилтийн утгыг зөв зааж байна. За ер нь багжийн нэг хэмжилтийн заалт өөрийнх нь техникийн заалтанд нэг нэмэх хасах 5% байгаа. Тэгэхээр тохирч байгаа гэж үзээд энийг конденсатор нь нийтлэг конденсатор. За энийг үзье. За энэ конденсатор хэмжээ нь хэд юм бэ? 4.47 микрофарад юм байна. За 47 микрофарад хэмжиж харъя хэвлээ. За 43.3 микрофарад гээд зааж байна. За мөн багтаамж хэмжигч гэсэн хэд бага хязгаар утга төр тавил бас ингээд алдаа зааж харуулж байгаа хэмжилтийн хязгаар нь багтахгүй байна гэт. За диодын холболтыг хийж харуулъя. За ангийн тулд мультиметрийн
хар shopee.com дээр улаан shopee-г VR диод гэрлэн диод гэсэн портод холбож өгье. За хэмжилтийг хийж үзүүлье. За эхлээд диодыг шууд холболтод орууллаа. За шууд холболтод оруулахаар тэг 1754 буюу за 0.7 вольтын хүчтэй маань гарч байна. За эсрэгээр уруу холболт хийж үзүүлэх юм бол диодн дээр ахуй хүчтэй унахгүй буюу 1 вольтын хүчлийг харуулж байна. Ингээд диодын хэмжилтийг хийж та бүхэнд харууллаа. Тогтмол үйлчлэл хэмжиж, хувьсгал хүчил хэмжиж харуулъя. За, тогтмол үйлчлэл 20 вольтээр тохируулсан. За, батарейгаа хэмжээд харуулъя. За, батарейгаа хүчлийг хэмжээ харахаар энэ 935 вольтын нэмэх хүчил гарч ирж байна. За, өөрөөр хэлбэл цэгтэй харьцангуй туйлын солиод хэмжээд харуулах юм бол тэгтэй харьцангуй нэмэх потенциалтай учраас хасах 925 вольтын хүчил гарч ирж байна гэсэн үг. За, туйлын солих юм бол ингэж хэмжиж харуулна. За, энэ батарейны хүчлийг хэмжиж харуулъя. За, энэ батарей бол энэ 4200 мА цагтай. За 22.2 вольтын хүчтэй байна. За 22.2 вольтын хүчтэй. За туйлыг нэмэх дээр хасахтай холбоод харуулж. За хэмжилтийн язгаар нь багтж байна. Тавил дээр хэмжилтийн язгаар багтж байгаа тэмдэг гарч ирж байгаа учраас хүрдээ эргүүлээд за тогтмол 200 вольт дээр тохируулахаар за 24.6 вольтын тогтмол хүчлийг хэмжиж харуулж байна. За одоо хэдүүлээ хувьсгал хүчтэй хэмжиж харъя. За хувьсгал хүчтэй хэмжиж харахаар хувьсгал 200 вольт. За хувьсгал 200 вольтын хүчтэй бол энэ багтаж ирэхгүй. Өөрөөр хэлбэл эндээс хувьсгал 220 вольтын хүчтэй маань за үүсэх утгаараа нэг 240 вольт орчим орж ирэх байх. Тийм учраас за хэмжилтийн язгаараа би хувьсгал 750 вольтоор тохируулад за хувьсгал хүчтэй хэмжин дэлгэцэн дээр харуулна гэдэг нийсийн хүчлийн хэмжээ гараад ирсэн байна. За хувьсгал хүчлийн хэмжээд харуулъя. Ярцаа техникийн хүчлийг. За хувьсгал 242 вольтын хүчтэй үйлчлэх утгаараа харагдаж байна гэсэн үг. За ингэж бид нэр яах нь вэ? Тогтмол хувьсгал хүчлийг мультиметр ашиглан хэмжиж болох нэ. За ингээд мультиметр ашиглаж эсэргүүцэл багт даамж, диод болон тогтмол хүчтэй хэмжих, хувьсгал хүчтэй хэмжих аргуудыг заалаа. Харин гүйдэл хэмжих аргыг тэжээлийн блокийн заавар оруулахдаа тайлбарлаж өгнө. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.